Залуусаа улсын онцгой комеди 10 дугаар анги та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн онцгой зочдоор Дамчаа Ноёнтон Батөргөө. Дараагийн зочин маань YouTuber Grimex. Өнөөдөр гал гарна гэж бодож байна. Та бүхэн бүгд дөрмийг мэдчихэж байгаа тийм ээ? Ингээд улаан асааг цуглуулж хөх ширээг улаан болох бодцгаая. Та бүхэндээ амжилт хүсье. Улаан болгоцгоо яг миний нүүр шиг. Yeah! Комментароо ихлэхэд бэлэн боллоо. Үнэхээр гайхалтай. Манай нэвтрүүлгийн ивент итгэгч Эника. Ирүүл мэддэг тустай. Эника хэрэгж байгаа. Намайг харж байна уу? Би хэрэглэхгүй байгаа. Намайг харж байна уу? Ер нь ойлгомжтой. Харилцуул. За тэгээд Эникагаас товчхон танилцуулчих. Биологийн идэвхт хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, хүний биеийг цэвэрлэх, за тэгээд витамин, эрдэс бодис, амин дэмийг нөхөх, бие организмаа сэргээх, цаашлаад альва хор тавдар, өвчин эмгээс урьдчилан сэргийлэх боломжтой олон талын ашиг тустай шүү. Эникаг сонгоорой. Тийм. Монголын нөгөө түүхий дээр бас тэгээ Монголын газар нутгаар орох байгаа одоо эмийн ургамлуудаар хийсэн. Ер нь зүгээр одоо ингээл гадныхаа чиг арчаатай байдаг шүү дээ. Өөрөөсөө ингээл хоолныхаа бас хамт ингээ хэрэглээд байдаг. Тэр шиг ер нь бид нар хоол хүнснээсээ авч чадахгүйгаа нэмэлт витамин те бид хэрэгтэй эрдэс бодис амин дэмүүдээ эндээс бас авч болох юм байна. За баярлаа. Мөнгө өгсөө. Баярлаа. Мани. Тэрэнд нэг баярлж байгаа. Энэ хасаагч одоо тэгээ таанаас авах юм те. Энэ хасаа өөрөө Эника юм аа. Орлуудад баг Эника тавьсан ч болно. За баярлаа. Ингээд эхний сэдв. Бэлэн үү манайхаа? Бэлэн. За. Ган од би ануужин амлан авч сонгон хайрхан дүрэгт нэр дэвшлээ гэж хэлсэн байна. Амлан авч тамлан зовоно гэж манай гамбуш игч маань бас нэр дэвшсэн байна. Тэгээд гамбуш ах игч маань ануужин игч бүлэглэн үжиндэгч юм шиг. Йоо. Бүлэглэн. Амлан авч идэх те. Амлаа. Ер нь бол ер нь их амар ах юм нэ. Амлаад идэх. Гамбуш сонгуулаар ануужин амлж исэн бол манай улс төрчид өмнө гамбушийг амлж исэн зочд бол ёо. Ясарааранда. Өгөнтөө гоё гавд тийм шүү дээ. Хоёр хатсан. Гамбуш за. Ануужин гамбуш амлаа авснаар Монгол тулхны 69-т хэрхэн болно? 69. Юу? Гамбуш маань Монгол тулхны 100 эрхэмд ороогүй Монгол тулхны 100 эрхэм гамбушд орсон. Ямар өвөр Энийхээс санаа зовох. энийхээс айгаад Нэмэр авч гисэн юм аваад болохоор нэмэргүй нүрсэлдэг ч. Одоо Grimex маань энд өрсөлдөг ч үгүй. Одоо Grimex маань сайхан хүүхдүүдэд тайлбарлаад өгье. Ер нь бол манай бөхчүүд амладаг тий ам авдаг. Гэхдээ энэ эрчүүд амладаг. Жинхэнэ эр хүнд амлсан байна да. Эр хүн шиг цаагаад тийм. Амлаа авч юм уу чиг амлан авч тамлан зовоо. Төр цэвэр байх хэрэгтэй гэдээ орсон байл шүү дээ. Яг манай гамбуш их төрийг цэвэрлэхээр амлаа авлаа гэж. Гэтэ яг сонгон хайрхан дүүрэгт ануужин дарж авахаар гарч байгаа юм шүү дээ тий. Одоо дарж авахаар. Өөрөө даруулт юм бишээс юм. Гэхдээ гамбуш маань үтрэг болохоор угаасаа ариунд байгаа шүү. Йоо, зана царай итгэрлээ. Гамбуш чинь бүр юм байгаа. Тийм шүү дээ. Соко шүү дээ. За. Тэр чинь үнээр цэвэрлэхээр байгаа шүү дээ. Хаа чи бодлоо доотлын тэр юм хүртэл цэвэрлж байгаа юм шүү дээ.
Гамбош их ярих үү. Зүгээр хойлоо гоё юм уу? Гоё юм уу? Надад зүгээр нэг өгч. Өөрийнхөө бас үлгэр дуурайл үзээс би энэ дээрээсээ те. Гэтэ Гамбош маань сонгогдоод улсын хуралд ороод тэгвэл Мурат гишүүнтэй хамтрах юм бол тэр хоёр шүү дээ те. Нэг хамтлаг байгуулах юм бол тэгээ бооггүй ирчүүд. Ёо. Масаа жоохон биш. Орчуулга буруу. Бош хэлнээс яг Монгол хостайн нэрээ өөр орох байсан. яг пакет орох. Пошороо амар гоё. Скучайный клуб. Бум. Одоо ихч маань тий өөрийгөө зассан одоо төрөө засах чинь. Өөрийгөө зассан. Энэс нарах чадхаар шүү те. Юу ч засч байгаа. 76 эмэгтэй гişнтэй болсон явж байгаа юм жилийн дараа. Нүхтөө засуваа. Тайгны тавих юм болсон. Тайгны тавих юм уу? Жинхэнэ засгийн газар. Ёо, цаара. За тэгтээ ихчтэй амжилт хүсье. Тийм. Ахтаач бас амжилт байсан. Манай золоос цөөнг штэ. Бас ингэ цог. Золоо бүр цог дотроос содон цог. Зүгээр гей хүнтэй транс хүн гэдэг нэг ингээ бүгдээ ингээ өсгнүүд авцаагаа шүү дээ. LGBT гээл тэ. Шинэ категори. Тэр дунд нь нэг зүгээр нэг Q гараад нэг. LGBTQ байхгүй юу? Бүр нэг солон. За дараагийн сэдв. Швейцарт биеэ үнэлэгчдийг тодорхой дэглэмийн дагуу ажиллахыг зөвшөөрөв гэсэн байна. Баяр хүргэе. Цэгийг гэхгүй. Швейцарт Чамаг зөвшөөрөх нэг ч гэсэн орон байгаа ба. ажилтай л юм байна. Швейцар руу гарууллаа. Манай Монголын биеэ үнэлэгчид 6 сарын 2-нд ажилдаа орсон. Сонгол хэлээ зүгээр ажиллаа орж идэгээс. Ингүүл болж юм шиг. Одоо дэглэмийн дагуу гэж. Амар сонир багс нэг оройн 10 цаг болгонгот нь коронатай бас явж гэртээ амардаг. Сая аграа харьцсан уу? Сая аграа харьцдаг шиг. Явж гэртээ явж амрах гэдэг шиг. Манай илүү корона яд. Английн засгийн газар коронавирусын тухай хууль тогтоомждоо өөрчлөлт оруулж өөр газар амьдардаг хэн нэгэнтэй бэлгийн харилцаанд орохыг хоригложээ гэсэн байна. Эрүүл мэндийн яам маань Монголд одоо Тэмбүүгийн дархалтыг сэргийлэхийн тулд одоо өөр газар амьдардаг бэлгийн хайтанд орохыг Бодцоо ярьдаг таа. Хоёр цагийн дараа. Амар гоё явчихсан. Ухаа. Отчоо яа. Нитээсгүй сайн бодцоо ярмаа. Одоо бүр гац. Золоогоо бүр тэгснээс шүү. золоогоо бүр ээж бүр зологдчих шүү бүр. Билет шүү зологдчих шүү бүр. Remix яг Zoomer Sex гэдэг нэг октод нэрээ Zoom хиймэр санагддаг. Zoom. За дараагийн сэдв. Америк нэгдсэн улсын SpaceX сансарт хүн нисгсэн анхны хувийн компани боллоо гэсэн байна. Баяр хүргэе. Хувийн компани болсон ш. NASA-масагаас ниссэн. Хувийн компани. Тийм хувийн компани одоо хувьяасаа нисгчлээ. Ямар хөрөнгө мөнгө те? Манайдас. Манайх бас нэг Чин бетадаар ниссэн. Тэрийг гоё явчих хаана. Арай жоохон ичгээ. Шээ жоох ах. За би болоодох юм. Манайд бас нисгсэн 40 битанд орох дээр гэдэг ч юм аа. Тийм үстэй. Одоо X. Сайн бандаа. Үлдсэн үсээ цайдлууд. Сайн бод. Сансар зэрэгтэй эмэгтэй хоёр гарсан бол тэ хэрэгтэй жигнэсээ SpaceX-үүд болох бах тий. SpaceX.
За. нэг л үү. Би бүр таараад. Энэ бол хүүтэн ширээсэн. Энэ бол тамийн цаазын Сантигийн өгүүлбэр араас таамын гэдэг өгөл дутчихсан. чи тэгээд надад сурцсан юм. Төвшин дагаад байна. Наа чин лаг гэдэг гэж. Америкийн хувийн компаниуд зөө хүн авд сансарлуу нисдэг бол манай хувийн микрод хүн газар дээр сансарлуу нисдэг. Сая зүгээр дууссан. Сая нэг одоо давх Finish game. Oh my god. За манайха дараагийн сэдв хөгжилтэй сайхан байна. Пермд амьдардаг өөрийгөө нохоо гэж боддог Chopsy хонь гэсэн байна. Золоо бидний нүд амьдэрсаргаад өөрийгөө комедиан гэж боддог бас. Өөрийгөө нохоо гэж боддог Chopsy хонь гэсэн байна. Их гой сургуультай. Ер нь хойд төрөлтэй нохоо байсан юм шиг байна л да. Гэхдээ өөрийгөө тагтаа гэж боддог хүн ч гэсэн байдаг шээ. Юу. Яасан. Манай цэгийг алдарт босч байна. Нэрээ бас тагтаа болтлоо. Одоо тагтаа болцсон байлгүй дээ барыг тий. Гүг. Бүргэд болов те. Тэгж байгаа. Андаа орж хамаатны садвар Амар. Одоо дахиад шүүр гэж байгаа ш. Хүүхдүүд том болсон. Одоо бүргэд болсон гэж. Өөрөөгөө бүргэд хэрэгтэй юу? юу бараг Хон гэхдээ өөрийгөө хонь гэж яаж мэдэх юм бэ? Тойл байгаа ш тийм үстэй. Аа? Хонь гэж яаж мэдэх юм? Хонь өөрийгөө. та өөрөө хүн гэж мэдэхгүй юм. Би өөрийгөө дамал гэж боддог ш. Лам хүн биш юм уу? Яг хураг ингээд төрж явах бахан гөлгнүүдтэй хамт төсөл өссөн юм байна л да тий. Лэрийн дорнд ан гүлгнүүд л ороод байгаа. Тэгээд хамт тоглож моглоод болно ш тэр чи Йоо, төрхтөө гөлгнүүдтэй гэсэн үү? Тийм шүү, гөлгнүүд шүү. Тэгээд Маугли эднэр чинь ч гэсэн одоо жишээ нь тийм шүү өөрийгөө сармагч ингэж бод. Тийм шүү. хүн гэж мэдэхгүй шүү дээ. Гэтэ яг Гэтэ тэр чинь төрмөл чиний тагтаач бол олдгоо. Яагаад нохоо гэж бодсон яа? Философи подкаст. Яагаад? Хөрхи хань гэж. Тэр хань төл болчихсон. Яагаад шашны юм болчмоо. Бид нар яагаад амьдраад? бид нар өөрсдөө хүн гэж бодож ивч. Grimix биднийг subscriber л гэж бодож. Дээрээс хоёрыг авчлаа шүү. За. Чам дээрээс дөрүүлж босоод байна. Чам дээр ажиллаад байна. Монголд Chopsy он байсан бол яг хаа тий. Монголд байсан бол нэрээ. Сантыг их дэр додсон шүү. Яаж байгаа бэ? Монголд байсан бол манайх айл хэдийн Ажиллана шүү дээ. манайхан ингэж Хуцсан шүү дээ. Ваа нүгэлтээр хүүр вэ? Монголчууд хондоо нэрвд юм. Ухамдаа мухамдаа. Сантим. Миний хол ухамдаа. Яа заах нь Матын нэр байна та гэдэг. зүр ороо. Яг энэ сэдвүүд амар хүн сэдвүүд байна. Арнач Яг нэг саяны болгаар Энэ сэдвүүд амар хүнд байна яг нэг ориглын жин шиг. жин шиг. биеийн жин. Тэгээд юм уу? Яа чи зодаа хийчихсэн. Наа хийгээд байгаа юм уу? Чи зүгээр өгүүлбэрээс нь оргид гэдэг үгс болсон. Бусд нь хийж хамаа. За дараагийн сэдв хятадын технологийн Xiaomi 6G сүлжээг туршиж эхэллээ гэсэн байна. 6G-г туршиж байхад монголчууд одоо хүртэл G-цэг олоог байгаа шүү дээ. Яг нь өгш олоогүй. Одоо ч лолог юм байт юм. Тэр тийм байна. Санж одоо хүртэл ойлгоогүй.
Сэрлийн цэг штэ. Тэ манай өсө монголчууд хэлсэн штэ гэж. Тотал болцсон. Жицэг. Гэтэ та нар бүгдээрээ өөрсдөө холцсон гэж Ханах юм уу? Гэхдээ эмгтээчүүд зүгээр жицэг гэж хотлоо юм зохиогоо те. Хизээч олдохгүй хотлоо юм зохиогоо тэгээд нэг манитиг гин буруутай болгох. Эмгтээчд жицэг байдаг бол золоох зоддаг эцэг байдаг шүү. Оо энэ сүлжээ яриад юм. Жицэг ороод ирсэн. Мандалтай. Зүгээр шууд шагаач гэж жицэгээс салдгүй. Тэ наа техникийг юм ойлгохгүй. Нөгөө нэг жирэн авахгүй. Энэ ямар нэг юм өгсөн. Оо ойлгохгүй ба бүр. Яахт ойлгоогүй юм даа. Сайныг доожсэн. Бичлэгийн сая үз. Житэрээ 6G сүлжээс гараа явшлаа. G гэдэг Яаж яг энэ нэг гаргасан компани Xiaomi гэдэг нэртэй энэ чинь Xiaomi компани. Xiaomi. Тэр компани туршиж байгаа юм уу? Тийм. ямар юм Xiaomi. Xiaomi ч өөрөө утас мутас гараад. Xiaomi компани 6G гаргаж бидрээс дата Xiaomi. Дата Xiaomi. Xiaomi мөрхөнтэй гэж. Xiaomi компани ч яг л руу fuck me юм шиг. Fuck me гэдэг. Xiaomi юу? Xiaomi. За дараагийн сэдв. Гадны оркууд брэнд хувцсыг бусдаас илүү сонирхно гэсэн байна. Ер нь бол Монгол орк гэдэг сантайх. Монгол орк ер нь бол комсост Матабар муу ахигаа муу тал нэг бороо авах гэдэг. Та бороо авах юм бүгд. Сайныг бол амар байсан. Сайныг бол Манай бас өөрийгөө рөөсч өгөхгүй. Гадны оркууд бол тийм байдаг. Сантайх та яаж брэнд орк авч юмсаж тэгвэл ядаж гадны орк л шүү дээ. Монгол. Наач баг улаан шахав. Улаан. Рөөстчтэй надад. Тэгээ сэтгэвтэй дагаж яаж Орк ирсэн гэж. Сайныг бол за Gramix Баярлаа. Европоос Ахын тэгтээ ер нь комсост хувцалтай шүү дээ. өөрөөр хэлбэл солонгосын орк. Тий, солонгосын. Тий. Дандаа солонгостой. Сантьяч хүний үнэртэй хүн шүү гэж. Oh my god. Хадигач нарын хувцас. Жүжигчин Jennifer Aniston нүцгэн зургуудаа дуудлагаар худалдана гэсэн байна. Сантьяг та яа гэж. Гайхаж шатсан. Ахмад яахтай. Юу нь заах нь наач матснаач. Оргсэдэл дээр ерөөсөө Gramix та яа дээр гэж. Та нар боддоо. Сантьяг нүцгэн зургаар мөнгө өгч хүнд өгдөг. Тийм шүү дээ. Та нар бодоод нэг жүжигчин Jennifer Aniston ингээ нүцгэн зургаа одоо дуудлагаар худалж байгаад манай лабих үнэгүй тарааж шүү дээ. Jennifer Aniston насны бүхсний зураг зарчээ. Гоё явлаа. Гоё. Хан яг лог Сайн нэрээ явчих. явцсан. Үнэхээр гоё. Гадаад үний юу гэсэн Энэтхэгийн хууль сахиулагчид тагтаа шувууг тагнуулын хэрэгт сэжиглэн барьжээ гэсэн байна. Эмгэгчүүд тагтаагаас сэжиглж байхад дэлхийд даяар хүмүүс сарсан байгаагаас сэжиглж байна. Хан тийм шүү те. яг хэл зүгшээ. Зүг давал могоо хорлол гэж байна. Ямар өнөө. Мог давал могоо хорлол. Лайн штаа. Тэгээд тагтаад суллагдсан юм уу? Могоо хорлол. $600 өгөөс бол Тэр тагтааг яг одоо гжигдэж Тэр тагтаа шоронд бутаа болж. Тэг татвай цааж байгаа гэсэн. Монголоор ирдэг. тэр тагтааг яаж байгаа те Тэр тагтаа нүртэл ийм ба гэж хэлсэн. Тэгээ дуудаж байгаа. Welcome to my prison. Тэр яг чүнүүгээр юу гэж өгдөг. Гэтэ ер нь бол ер нь дайны үед ашигладаг байсан шүү дээ. Ягаад гэвэл тагтаа чи яг нэг нисэн бол буцаад гэрлүүгээ нисдэг байхгүй. Одоо жишээ нь 40 тагтаа бол
Явж байгаа 40 мянгатаа эргэлээ. Тийм тулд гандангийн дахтаа нар зайлж өгдөг байхгүй. Гараад ирсэн тавтаа. Бүр тийм болохоор цэгийг зайлж өгөх гэж. Инхчүүч нөгөө нэг үхрийг бурхан гэж үздэг юм чинь тагтаг тагнаа гэж бодох наа. Үхрээ бурхан гэж үздэг ч тийм. Нэг юм өгүүлбэр орж ирсэн. Тэгэхгүй бас арайчтай те. Чимээ гоё лайн болох гэж бодоод. Гоё лайн одох. Цэгийг лайбын тагнуул байвал яах вэ? Чи тэгвэл юфегийн тагнал. Йоо. Бүгдээрээ таг. Та тэгвэл цэвэр платитэг. Ямар ч хөнгөө опник. Зүгээр л опник. Золоогоос өрөнгөө. Хөөс тэр опник байхгүй ч болсон. Цифр плат байхгүй. Forbes сэтгүүл Kylie Jenner-ийг тэр бомбнуудын жигсаалтаас хасаж байгааг зарлжээ гэсэн байна. Энэ өөрөө хөрөнгө оруулгын мэдээлэл буруу гэсэн юм байл л дээ нөгөө нэг. Хөлбөмбөгчтэй гэдэг нь шүү дээ. Одоо өөрсдөөсөө илүү гарах ч тийм. Би юм байна. Миний орлого хэдэн сая. Тэрнээс буруутдаг та. Би дүүл юм хэлчихээ. Kylie Jenner нөгөө химлэр хөрөнгөө өсгөж байгаа. Гэтэ Kylie Jenner-ийн хүүхэн хиймэл, бүхсэн хиймэл, аав ч гэсэн хиймэл. Йоо. Бид нар нэг Kylie Jenner-ийн өмнөөс ёо тэр хүнийг арай л хилж гинэ. Мэдээгүй юм мэдчихсэн юм уу? Миний дүүг яагаад? Тэрийг юм. Kylie Jenner Travis Scott-тай буцаад нийлээд Тимбумт нь болчихлоо гэж. Тимбу. Ойлгож асууж ирсэн. Өө лайн дээ шүү дээ. Сонсоод байсан чи. Kylie тэр бомбуудын жигсаалтаас хасаж байхад манай тэр бомбууд бидрийг басаж байна. Ардум асаж байна. Шах. Эндэрийн бид нар чи засаж байна. Ийм нийгэмд бид нар тасаж байна уу? Энийг одоо марлаа хасаж байна уу? Тийм. Юу гэж хасах вэ? Чопсын хойно гасалж байна уу? Миний хойно. Омард Вэлсэд сэтгцийн өвчтэй 1700 орчим хүнийг алдаа гаргаж эмнэлгээс явуулжээ гэсэн байна. COVID-19-тэй холбоотой. Ямар том алдаа вэ? 1400 Зүгээр үгүй тийм ингээд 8 сэтгцийн өвчтэй хүмүүсийг эмнэлгээр нь гарч яхад ингээд мэдгүй гаргачлаа. Тэд нар чинь тэгээд сургууль төгсөж байгаа юм шүү тийм 1700-аараа тий. Бөөндө гард юм бах та. Тийм бүр зүгээр Зэрэг тий. диплом аваад байна. Сэтгцийн өвчтэй гэдэг чинь бас хэцүү. Энэ хил мэлээ хаасан мэдтэй одоо сая 6 сарын 2-наас эхлээд тоглосон. Андуур гарч байгаа юм байна. Монгол Тэр ороод ирсэн нэг бишэд юм шүү. Энд чинь 1700 авч жагаад манай сонгуулийн өрхөөрөө 608-ыг андуураад төвшүүлсэн юм шиг байна. Алдсан юм шиг гэж. Сонгуулийн өрхөөрөө. Тэгээ 608 бүртгэсэн тий. Гой мэдээ. 8-ын цууж байна. Миний өвчин шарт цамцтайгаа шар хадаад иржээ. Шүр цамц. Үзэн яталтай юм гэдэг. Та хаалтастай хар өрнөөс ирчээ гэж боддог. Юу? Манай Монголын сэтгцийн өвчлөнгүүд саяхан хандивын данс нээлээ. Яаж Йоо. Энэ бол амар том гам шиг, энэ бол яг л Brexit гэж байна. ийм чинь нөгөө баг жоохон дэмэл болон зүг. Тэгвэл энийг гаргасан. Үсэн байж. Үдтэй сэтгцийн өвчтэй хүмүүстэй яаж одоо холбоо барих юм бэ те болон. Мамбот. Яаж ярих вэ? Хаашаа зав. Одоо мамбол юм шүү дээ. Яаж барих вэ? Тэр өвчтэй очиж сонгуул зарж байгаа юм шүү дээ. Бүгд ившээ. Хөлнийхээ ачаар сард $6,000 олдог бүсгүй гэсэн байна. Бомбгур хөлтэй бас би ч мөнгө өгчмөр л бүсгүй үү. Энэ хүүхэн өстө хөлөөрөө хөлн дээр босчээ. Хөлн дээр гойнаасаа зураг өсвөл яг энэ дот. Гурван гоё явсан. Хөлөөрөө сон болтос шин Рональдо илүү хурдан гүйтсэн шүү дээ. Залуу миний найз Баавараа басаад ирээч. Данч босоо. Та тэгээд сайхан хөлж басан. Янзтай шүү дээ. Харин нэти. Ай болоо. Дараасаа ноён дооч. 6 мянга чи одоо хэдэн төгрөг юм бэ? 10,600.
Тэхсдэг гэсэн шиг. Энэ хүүхэн хөлөөрөө 6,000 доллар олж байна. Монголчууд хүүхд дээр 100,000 төгрөг авдаг. Баярлалаа надусаа. Улсын онцгой комеди 10 дугаар яг үнэхээр гайхалтай хүрлээ. Баярлалаа. Баярлалаа. Үнэхээр би гайхсан та нарыг. Яаж юм уу гэдэм бэ? Гоёда. За ингээд эхний 3 байрыг те уламжлалын дагуу зарлая гэж бодож байна. Ингээд хүрл байранд манай зочин Дамжаа Нойтон. Яаж яваач. Ари хадаг ороход орсон. За мөнгөн байранд бас 2 комедиан маань орсон байгаа. Ингээд мөнгөн байранд Бата Бэги. За ингээд алтан байранд комедиан царайг нарааж. Зото! Алтан царай шүү. Баярлалаа үнэхээр гайхалтай. Тэгээд та бүхэн манай нэвтрүүлгийг үзэж инээдэг бол шенгээ шеэр хийгээрэй. Бас саб дараарай. Та бүхэндээ маш их баярлалаа. Инээдэг таслаа гэсэн чинь. Баярлалаа.